Сайн байцгаана уу найзуудаа. Та бүхэнд би өнөөдөр зүүхүү номныхоо бэлэнчлэх гэдэг сэдвийг ярьж өгөх болно. Тэгээд би ингээд бага ангид байхдаа маш их ээжээрээ бэлэнчлүүлдэг байсан. Яагаад вэ гэхээр ингээд би гэртээ очиод ерөөсөө ингээд багшийнхаа заасан хичээл даалгаврыг ингээд хаяадаа ингээд дутуу ойлгочоод багшаасаа лавлж асуухгүйгээр манай ээж яг энэ одоо 3 дугаар анги байлаа гэж бодоход манай ээж бас 3 дугаар ангийн багш юм чинь яг энэ хичээлийг мэдж байгаа. Би гэрте очиод ээжээрээ заалгуулчих гэж боддог байсан. Тэгээд энэ маань маш буруу байсан. Яагаад вэ гэхээр одоо ингээд би ингээд маш сайн бэлэнчлүүлснээрээ ингээд ойлгохгүй. Яагаад вэ гэхээр чи одоо ингээд хайртай дотны хүмүүсээрээ заалгахдаа ерөөсөө ингээд эхлээд ингээд заалгуулж чаддаггүй гэсэн үг байхгүй юу? Тэгээд харин ингээд чи танихгүй одоо ингээд сайн ингээд дотносож чадаагүй ингээд багшийнхаа ингээд юмыг сайн ингээд бүрэн гэж чи мэдэхгүй штэ. Тийм учраас одоо ингээд чи багшийнхаа үгийг яагаад чи ингээд маш сайн анхааралтай ингээд сонсдог гэсэн. Тийм учраас ингээд чи одоо тухайн үедээ ингээд ойлгож чадаагүй бол одоо багшаасаа лавлж асуух хэрэгтэй. Хамгийн ихний одоо бэлэнчлэхгүй байх ихний арга бол чи хамгийн ихэнд багшаасаа асуух хэрэгтэй. Хэрвээ чи ингээд чөлөө аваад эсвэл спортоор ингээд хичээлэх гээд чөлөө аваад явцсан байж тээ. Тийм бол одоо ингээд чи гэртээ ирээд ингээд Google тэгээд YouTube тэгээд AI одоо ингээд бүхэл одоо чамд ингээд iPod болохоор ингээд маш ингэж нээлттэй байдаг. Тийм учраас чи одоо тэр хичээлүүдээс ингээд чөлөө аваад ингээд хоцорсон бол чи ингээд багшаа одоо намайг байхгүйд ямар хичээлүүд орсон бэ? Тэгээ би тэрийг нөхөх гэсэн юм аа гэд багшаасаа тийм хичээл одоо ямар хичээл орсноо асуугаад тэгээд багштай хариулаад тэгээд одоо тэднийг ингээд тэр миний сая хэлсэн аппликейшнуудаас асуух байхгүй юу? Тэгээд асуугаад чи хэрвээ үнэхээр олж чадахгүй бол чи яг ингээд би чинь ингээд зүгээр болсон үед эсвэл яг ингээд чи спорт тэмцээнээс хүрээд ирсэн үедээ ингээд багшаасаа дахин асуугаад багшаа би одоо ингээд гэртээ байхдаа нөхөж авч чадсангүй та надад тайлбарлаад өгөөч гэд ингээд тэр ороогүй хичээлүүдээ авна. Тэгээд ингэж бэлэнчлэхгүй байх боломжтой. Тэгээд хүн одоо ингээд бэлэнчлэхгүй байснараа яах вэ гэхээр чи нэгдүгээр хичээлээ ингээд өөрөө сурна. Бэлэнчлэх гэдэг нь болохоор ингээд чи жишээ авахд ээж аваараа гэрийн даалгавраа хийлгүүлэх гэсэн үг байхгүй юу? Тэгээд ингээд танаа ингээд шалгалт орж ирлээ гэж бодъё л доо. Тэнгүүд ингээд аав ээж чинь чиний даалгаврыг хийсэн чи ингээд ямар ч мэдлэг байхгүй 3 дугаар анги. Тэгээд ингээд тэр шалгалт чинь ингээд чи ингээд 0 гарчлаа. Тэгээд ирээдүйд чинь чамд яах вэ гэхээр чиний ингээд гүйцэтгэлийн үнэлгээ чи одоо ингээд ирээдүйд ингээд чамд сайн муу мэрэгжилд ороход чи ингээд яваадаг байхгүй юу? Ингээд шалтгаалдаг. Тэгээд хэрвээ чи ингээд сайн ингээд авсан байх юм бол ингээд энэ сайн ажилд одоо ингээд орох потенциал ингээд чамд байгаа гэсэн үг. Ингээд хэрвээ ингээд муу ингээд баахан дүнтэй байх юм бол чи энэ ажилд ингээд оролцоход чамд тийм бүрэн потенциал ингээд байхгүй гэж ингээд шууд үздэг. Тийм учраас одоо ингээд бид бүхэн одоо тэр хичээлүүдийг маш сайн өөртөө яг орж явах үед нь сайн одоо ойлгож аваад тэгээд шалгалтуудаа сайн өгснөөрөө бид бүхэн одоо ингээд дажгүй ажилд орох боломжтой. Одоо бид бүхэн оргилдогч гэдэг нь ер нь бол ирээдүйн ингээд сайхан амьдралтай бизнесмен болохыг хэлдэг. Тэгэхээр одоо гайгүй ажилд орсон чи их салиа авна штэ. Тийм учраас бизнесмен болох боломжтой. Тэгэхээр одоо бэлэнчлэхгүй байх нь оргилдогч болохын их үүсвэр юм шүү гэдгийг хэлсэн сэдв байлаа. Тэгээд энэ бичлэг маань таалагдсан бол лайк дарж, subscribe хийгээрэй. Баяртай.